хар цагаан жигсаалт гаргах болсноо мэдэгдээд байна. Ингэснээр эх оны сонгуулиар нийгэмд эерэг өөрчлөлтийн суурийг тавьж чадна гэж үзэж байна. Харин энэхүү жигсаалтыг гаргахдаа 100% олон нийтийн саналд үндэслэн гэж мэдэгдэж байна. Шалгуурамжид явуулахдаа 1992 оноос 2016 оны улсын хурлын сонгуулийн өдөр хүртэл болсон 100 хар үйл явдлын жигсаалтыг олон нийтээр нэрлүүлэх юм байна. Ингээд хар жигсаалтанд орсон этгээдийг улсын хурл болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй, нэр дэвшүүлэхгүй байхад уриалах юм. Харин цагаан жигсаалтанд орсон этгээдийг орон нутгийн болон улсын хурлын сонгуульд саналаа өгөхийг уриалах юм аа. Энэ сонгогчдын бүлэг маань сонголтоо их хэр хариуцлагатай хийж байгаас шалтгаалж өөрөлдөл улс төрийн хариуцлага гэдэг зүйл одоо төрд бий болох гэдэг байна. Тийм учраас өөрөлдөл энэ өмнө байсан одоо 25 жилийн улс төрийн сонгуулиуд шиг социализм үрдүүлсэн. За дээр нь ингээ хариуцлагагүй байдаг энэ бүх зүйлийг л бид нар одоо энэ удаагийн сонгуулиар цэг тавья гэсэн ийм л зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр жигсаалтаас үндэслэн сонгуулийн үеэр тухайн хүнийг хар жигсаалтанд орсон муу хүн, цагаан жигсаалтанд орсон сайн хүн гэж цоллох боломж гарч ирнэ гэсэн үг. Мөн олон нийтийн саналд нөлөөлөх маш том үндэслэл болох юм аа. Хар цагаан жигсаалтыг гаргахад олон нийтийн 100% саналаар шийднэ. Харин үүнийг олон нийтийн саналаар шийдэх биш, судалгаагаар шийдвэрлэх ёстой гэж зарим хүмүүс үзэж байна. Тодорхойлбол дараагийн попул эзмийг Монголын залуучуудын холбоо эхлүүлж байгаа юм үстэй. Хар жигсаалтыг судалгаанаар биш, санал асуулгаар шийдвэл нийгмийн хагарал өгдөнө гэж ерөнхийлөгчийн зөвлөх Чулуун Бэлэг өөрийн Твиттер хуудаснаа бичжээ. Харин залуучуудын холбоо судалгаа олон нийтийн саналыг хамтдаж байгаа учраас хамгийн зөв шударга шалгаруулалт болно гэж үзэж байна. Жишээ нь одоо үйл явдлуудыг гаргахад бид нар илүү судалгааны аргууллууд хэрэгжилж байгаа. Өөрөлдвөл ард түмэн нийтээрээ нэрлэн дараа нь энэ дээр илүү үнэн бодтой одоо баримтууд үндэслэн одоо судалгааны одоо аргууд хэрэгжилж үйл явдлуудаа жагсаана гэж. Тэгээ үйл явдал жагсаасны дараа үйл явдал тухайн үйл явдал хэрэг хар руу орвол тухайн хар явдал дээр одоо үйл явдлыг одоо санаачилсан оролцсон этгээдүүдийг хар жагсаалтад тавьж байгаа. Тэрэн дээрээ иргэдээс санал авъя гэж. Хар жагсаалтын эхлэлчд 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 2 хүртэл үргэлжлэнэ. Дараагийнх нь 2 сарын 2-ноос эрэг сонгуульд хүртэл үргэлжлэх юм байна. Санал асуулгыг онлайн болон цаасан хэлбэрээр явуулах юм байна.